8.11 8.11 тоомчин хөтөлбөрөө аймагуудын өрсөлдөх чадвар сэдвээр бэлтгэлээ. Хоёр хүн тутмын нэг нь хөдөө орон нутагт амьдарч байна. Хүн хаана байгаагаас үл хамаарч нийгмийн бүхий л үйлчилгээг тэгш хүртэж аятай тухтай орчинд ажиллаж амьдрах эрхтэй. Илүү тодорхой хэлэх юм бол өмсөх хувцас, уухас, хоол хүнсээр гачигдахгүй байх. Дээр нь эдгээр хэрэгцээг хангаж дийлхүйц цалин орлого ажлын байртай байх. Түүнчлэн зам дэд бүтэд цогцсон орчинд амьдрах нь хүний эрхийн наад захын хэрэгцээ юм. Яг энэ хэмжүүр орон нутагт ямар байр байдалтай байгааг эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв сүүлийн 10 жилд таньджээ. Тус төв эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр өгөөж, дэд бүтцгэсэн үндсэн 4 бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр тооцож хаана ямар асуудал байгааг гаргаж ирдэг. Аймагуудын өрсөлдөх чадварын тайлан гаргах бүрд Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жил анх удаа Дорногов аймаг 1-р эренблэгдсэн нь онцлог үр дүн байсан гэж судлаачид хэлж байлаа. Удаад нь Орхон, Дархан уул, Өмнө говь, Говь Сүмбэр аймагуд оржээ. Харин Баян хонгор, Говь Алтай, Дунд говь, Завхан, Булган аймаг хамгийн бага үнэлэг авсан байна. Үнэлгээг ийхүү хойш татахад бизнесийн үр ашигын үзүүлэлт хамгийн тааруу байсан нь нөлөөлжээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн 4 бүлэг болох эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, засаглалын үр ашигаар Сүхбаатар аймаг, бизнесийн үр ашигаар Дархан уул аймаг, дэд бүтцээр Дорногов аймаг нэгт эренблэгдсэн байна. Үнэлгээнээс харахад аймагуудын өрсөлдөх чадварын дундаж өнгөрсөн жилээс 8 оноогоор өссөн байна. Бусад аймагуудтай харьцуулахад өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй аймаг бол Дорногов аймаг гэж гарсан байна. За нэгдүгээрт Дорногов аймаг, за дараа нь Орхон аймаг, Дархан уул аймаг, Өмнө говь аймаг гэд нийтдээ 21 аймаг ингэж жагсаасан байгаа. За өрсөлдөх чадварын оноогоороо Дунд говь, Завхан, Булган аймагуд бол сүүл мөчгсөн явж байна. Өрсөлдөх чадвар хамгийн сул аймаг буюу Булган аймгийн хувьд нийтдээ 36 оноо авсан байна. Өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй Дорногов аймаг 100 оноотой байхад аймагуд хоорондын өрсөлдөх чадварынх нь хэмжээс нь ингээд ялгаатай байна. Өөрөөр хэлэх юм бол аймаг хоорондын хөгжлүүд нь бол ийм харьцангуй ялгаатай байна гэдэг бас нэг юм дүр зураг бол харагдаж байгаамаа. Эдийн засгийн тамир тэнхээний хувьд бол Орхон, Өмнө говь, Дорногов аймагуд бол тэргүүлсэн явж байна. За харин Завхан, Дунд говь, Баян уулын аймагуд бол эдийн засгийн чадвараараа бусад аймагтай харьцуулахад харьцангуй сул байна гэсэн үг гарсан байна. За бизнесийн үр ашиг буюу бизнесийн орчин, тухайн аймагт бизнес эрхлээд хэр үр бүтээлтэй байна, хэр бүтээмжтэй байна гэдгийг үнэлдэг эдгээр энэ бүлгийн хувьд болохоор Дархан уул, Баян уулгийн Сэлэнг аймагуд, дээрээс нь Төвсгөл, Орхон аймагуд бол бизнесийн орчны хувьд харьцангуй үр ашигтай юм байна гэсэн үг гарсан байна. За харин Завхан, Говь Алтай, Булган аймгийн хувьд бол бизнесийн орчин харьцангуй сул идэхгүй байна гэсэн үг гарсан байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогууд нь хэр оновчтой байгаа юм. Тэг хэр хэрэгжиж байгаа юм гэдгийг бол ингэж тусгаж харуулдаг юм бүлэг байгаа. Энэ дээр болохоор Сүхбаатар, Говь Сүмбэр, Сэлэнг аймагуд бол засаглалын үр ашигаар тэргүүлсэн явж байна. За харин Баян уулгийн Завхан, Ховд аймагуд бол засаглалын үр ашигаар харьцангуй сул байна гэж харж болж байна. За дэд бүтцийн хувьд аваад үзэх юм бол Дорногов, Дархан уул, Ховд, Орхон аймагуд бол дэд бүтцийн хөгжлөөрөө харьцангуй сайн явж байна. За харин Төв, Булган, Баян хонгор аймагуд бол энэ бүлгийн үзүүлэлтээр бол харьцангуй сул хэмжээ харсан явж байгаа юм байна. Нэг байрандаа байхаас илүү өрсөлдөх чадвараа тогтвортой нэмэгдүүлэх, ямар ч байсан бууруулахгүй тогтвортой хадгалах гэдэг ийм одоо стратеги барьж ажиллавал илүү одоо бидэнд ийм хөгжих, хувьсах, илүү сайжрах тийм боломжуудыг бий болж байна гэж харж байгаа. Тэгэхээр 21 аймгаа ингээд аваад үзэхээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6 аймгийн өрсөлдөх чадвар нь бол буурсан явж байгаа юм байна л да. Харин 15 аймгийн өрсөлдөх чадварын оноо нь бол сайжирсан маа гэсэн. Тэгэхээр нэгдүгээрт аймагуудыг хооронд нь харьцуулж байгаа учраас аймаг болгоны өрсөлдөх чадвараа нөгөө нэмэгдүүлж байгаа, сайжруулж байгаа тэр одоо хурд нь бол ялгаатай байна гэдэг дүр зургийг бол эндээс харагдаж байна. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Тунгалаг ярьлаа. Өрсөлдөх чадварыг хойш татсан эсвэл дээшлүүлж байгаа үзүүлэлтүүдийг тогтоож давуу сул талыг үнэлдэг учраас энэ судалгаа лавлах тол бичиг гэж ойлгож болно. Тухайлбал ямар аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн эсвэл сул байгааг мэдэх боломжтой.
Тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татсан сул талаа хэрхэн шийдэх шийдлийг олоход туслах бэлэн баримт гэж судлаачид хэлж байлаа. Өрсөлдөх чадвараараа сүүл мушгсан Булган аймаг цаашид жижиг дунд үйлдвэрлэлийг төлхөө дэмжих улмаар үйлдвэрлэл хөгжүүлэх, түүнчлэн төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгох тал дээр онцгой анхаарахар байна. Мөн хөрөнгө оруулалт татах, бараа бүтээгдэхүүн гаргахад дэмжлэг үзүүлэх зэргийг дурдж болно гэж эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга Цагаан тодтоглоо. 2021 оны энэ үйл явдлаас харахад Монгол улсын хувьд гэх юм бол дид үтс хөрөнгө оруулалт одоо ямар чухал вэ гэдгийг нь хөлийн бомтууд хаагдсан агаарын одоо тээвэр зогссон үед бол бүх хүн одоо мэдэрсэн. Жишээлх юм бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой лиценз зөвшөөрөл авахд Дорногов аймаг хамгийн одоо таатай орчинтой бол хамгийн хүнд сурталтай аймаг бол Архангай аймаг байх жишээтэй. Мөн аймгийн бизнесийн орчин шудраг өрсөлдөөн Сэлэнг аймагт хамгийн бага байдаг бол Өвөр Хангай аймагт бол хамгийн одоо өндөр вэ. Мөн Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн бол Баян-Улгийн аймагаас бол хамгийн бага буюу 378 хүн дунджаар одоо шилжсэн бол Төв аймагаас бол 3728, Өвөр Хангай аймагаас 3237 хүн шилжсэн байх жишээтэй. Гендрийн үзүүлэлтээр бол Архангай аймаг бол хамгийн өндөр бол Хинтээ аймаг тааруу бизнесийн орчин бол Дорногов аймаг сайн бол Завхан Архангай тааруу гэсэн. Мөн хадгалан эзэмшигч хамгийн өндөртэй аймаг гэтэл Сэлэнг Дорнод эзэмшигчдийнхээ тоогоороо бол Өмнөгов аймаг тэргүүнд байдаг бол Орхон аймагт бол хамгийн цөөн байх жишээтэй. Тэгэхээр ингээд биднэрт нэг зүйл л одоо ажиглагдчих байна. Аймагч бай, улс оронч бай хөгжүүлэх юм бол хөрөнгө оруулалт бизнесээ дэмжих хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр энэ хямрал бол ерөөсөө нэг талаасаа бол ингээд эрсдэл дагуулж байгаагаас гадна нөгөө талаасаа бол ухаарл, сэтэл, шийдэл, шин бодлого боловсруулах ийм боломж олгож байгаа. Тэгэхээр одоо та эмнэлгээр очиж шинжилгээ хийх чихэд шинжилгээнийхээ хариуг аваад уншаад өөртөө анхаарах хэрэгтэй адилхан энэ судалгааны тайлан одоо ашиглаж чаддаггүй засаг дарга нар бол жоохон хайхрамжгүй тэр шинжилгээнийхээ бичгийг харддаггүй хүнтэй адилхан харагдаад байгаа юм л да. Газрын хол ойр арслагдсан эсгээс үл хамааран сайжруулж болно гэдгийг өнгөрсөн 10 жилийн судалгаа харуулж байгаа. Жишээл Увс аймаг байгаа. Сайдарч байгаа. Баян-Улгийн аймаг гэсэн чинь эдийн засгийн тамир тэнхээгээр маш хойгуур хэрнээ эдийн засгийн идэвхжлэрээ, бизнесийн идэвхжлэрээ хамгийн одоо сайн аймагт орж байгаа жишээтэй. Тэгэхээр одоо нэг хүний хараа муу байхад нэг хүний булчин сайн байж болно шүү дээ. Тэгэхээр ингээд нийт аймагуудаа ингэж 180-аар өнцгөөс хараад ингэж мэдэж авна гэдэг. Одоо хүн өөрийгөө мэддэгтэй адилхан аймаг өөрсдөө мэдэж авна гэдэг бол цаашаа ажиллаа хийхэд одоо санал, шийдэл, ухаан, бодол хайрладаг юм олон ач холбогдолтой юм аа. Аймагуудын өрсөлдөх чадварыг зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн, соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Тодорхойлбол нэг байранд байхаас илүүтэй өрсөлдөх чадвараа байнга ахиулж бууруулахгүй байх, тогтвортой хадгалах нь хөгжих таатай боломж болдог. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өвөр Хангай, Архангай, Говьсүмбэр, Хинтээ, Дундгой аймаг өрсөлдөх чадвараа тогтвортойгоор хадгалж сайжруулсан байна. Харин Булган, Завхан, Төв, Говь Алтай аймгийн өрсөлдөх чадварын чиг хандлага буурчээ. Булган аймгийн засаг дарга Ариун Эрдэнэ. 6 сарын 1-ээс 11-нд бүх сумын засаг дарга энд нэгдсэнийг бүр юу хэлэх гэдэг. Сургалт тэгээ одоо яг ойлголт нэгцнийг ойлголттой болохгүй бол хүн бол өөр ингэс ойлголт яг цаасан дээр бос юмнууд ойлгохгүй байна. Тэгэхээр хэдүүлээ төр засгийн байгууллага ялангуяа бидний төр нь юугаар дэмжих юм, яаж анхаарах юм, хувийн эрхлэл бизнес үзүүгээ яаж дэмжлэг үзүүлж ажиллах юм гэдэг уялдаа холбоогоо хэдүүл сайжруулъя гэдэг. Мэдээлэлээ солилцъя. Мэдээлэл нэг урсгалтай болгоё. Нэг ойлголттой болъё. Төсвөө эрхлэлийн захирагчийн хувьд төсвөөс Булган аймгийн хэмжээнд ямар төсөв хэмжээнд тавин тэрнийхээ хэмжээнд бид хийж хэрэгжүүлэх ажлыг нэмэлхий гэж байгаа юм. Дээрээс нь 16 сум энэ тасгыныхаа төр засгийн байгууллагуудаа хөрөнгө оруулалтууд нэмэлхийа. Үр ашиггүй тооны задлуудаа 16 сумн дээр цэцэрлэг сургууль, эмнэлгийнхээ одоо хаана болж байгаа тэрийг нэмэлхийа. Энэ жилдээ одоо жишээ нь сайхан сумын дээрээс нь дараагийн сумдаа
ийм сумда хэмжлэнгээр ирэмблээд явъя гэдэг ажиллаж байгаа. Болоо Стан хамгаалалт маань 2016 онд шинээр Стан хамгаалалт баригдсан байгаа. Үүн дээр яг одоо барилгынхаа нэг 70% ашиглаад үлдсэн 30% нь бас нэг блок байгаа хгүй. Нэгэсэндээ П хэлбэрийн барилга байгаа. Нэгэсэндээ Г хэлбэрээр нь ашиглаж байгаад одоо энэ жилийн хувьд төс мөнгө тавьсан. Одоо нэг цагийн үйлчлэгийг одоо энэ дээр Г блоктой төвлөрүүлээд төрийн үйлчлэгийг үн сурталчилгаа үзүүлэхийн тулд тэр илүү анхаарал. Дээрээс өнгөрсөн жил бид бас ISO 9 гэдэг нөгөө тамга газар дээр хэрэгжүүлсэн. Тэр батламжаа бас хүлээж авлаа. Гэх мэтчлэн бас ингээд баг багаар өрсөлдсөн. Арилжаа 8 бизнес хийдэг аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагаагаа явуулах аятаа таатаа орчин бүрдүүлэхээс гадна тэднийг боломжит бүх талаар дэмжих нь чухал. Мөн зөв хөрөнгө оруулалт хөгжлийн гарц байх болно гэж эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Лакшми ярилаа. За тэгэхээр иргэдийн амжиргааны төвшинг аваад үзэх юм бол мэдээж орон нутагт бол том ажил олгогч бол ерөнхийд нь харж байхад бол төр байгаад байдаг. За ихэнх аймагуудад ялангуяа аймагуудын 70% нь бол баг хамгийн гол том ажил олгогч нь бол төр байгаад байдаг. Тэгэхээр энэ утгаараа бол аж ахуйн нэгжүүдийг дэмжиж үйл ажиллагаагийн тэмцээр бол ихээр ажлын байр бий болгосноор бол иргэдийн амжиргааны төвшинг дэмжих ийм боломжтой байгаад байгаа. За нөгөө талаасаа бас яг орон нутгийн төвшөнд ингээд хараад үзэхэд инфляцийн төвшинг бид нар бас ингэж харж үзсэн байгаа. Яг л инфляц бол бас яг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлттэй холбоотой шууд утгаараа орон нутагт бас харилцан адилгүй байдаг. За тэгэхээр харилцан адилгүй байна гэхээр Анхангаа, Үр хангаа хоёр аймагт бол хамгийн бага ажиглагдсан байгаа. За мөн түнчлэн ингээд аймагуудын бас яг энэ алсагдсан байдал гэж бас өөр асуусан байгаа. Алсагдсан байдлаас нь ингээд аваад үзэх юм бол мэдээж бас яг энэ шатхууны үн, цахилгаан эрчим хүчний мөнгө, эдгээр зүйлсүүд нь бол бас яг энэ аль сүлжээндээ холбогдсоосоо хамаарат өөр байдаг байгаа. Жишээ нь тодорхой хэмжээгээр хууль тогтоомжуудыг гаргахдаа бол бас энэ алсагдсан байдлыг бол байнга бол харгалзаж үзэх шаардлагатай байгаа. Яагаад тэгэхээр жишээ нь одоо 2012 оны хувьд ингээд аваад үзэхэд бол хүнсийн тухай хуулинд өөрчлөлт орсноор бол бас тодорхой ийм стратегийн хүнсүүдийг бий болгосон байгаа. За тэгэхээр стратегийн хүнс бий болгосонтой холбоотой харж байхад энэ нэр томьёог бий болгосонтой холбоотой бол бас ийм тусгай зөвшөөрөл тухай үедээ за дээрэс нь бас квота авах ийм асуудлуудыг ярьж байхад бол алсагдсан баян үлгий одоо увс эдгээр аймагуд маань бол одоо гурил бол бас яг ийм стратегийн хүнсэндээ ордог байгаа. За тэгэхээр гурил эдгээр асуудлуудыг Оросын холбооны улсаас бол импортлж тухайн аймагт бол хэрэгэлдэг байсан. За тэгээд энэ стратегийн хүнсний энэ хэмжээгээр томьёол орж ирээд илүү наривчлсантай холбоотой эдгээр аймагуд нэг хэсэг хугацаанд одоо Улаанбаатар хотоос яг энэ гурилаа хэвлж авчиж 1000 гаруй километрээс бол хэвлэх юм шаардлагатай байсан. За тухайн үедээ бол гурилын үнэн дээр бол нэг 20-30% нэмэгдэлтэй бол гарч ирсэн. За тэгэхээр ер нь хууль тогтоомжуудыг гаргахдаа бас энэ алсагдсан байдлыг байнгын бол бид нар бас яг наривчлж судалж явах шаардлагатай. Тунгай энэ алсагдсан аймагуд маань бол харж байхад бол Оросын холбооны улсаас бол бас маш их хэмжээгээр өөрсдийнхээ одоо хэрэглээний бас энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бол Оросын холбооны улсаас ч юм уу импортлж болохоор энэ нь бас тодорхой хэмжээгээр заавал Улаанбаатар хотоос бол бас хэвлээд авах юм шаардлага байдаг байна. Ямар бодлого дэвшүүлсэн чухал биш. Харин гаргасан бодлогын үр дүн өгөөж нь чухал байх ёстой. Цар тахлын хүнд нөхцөлд зөвхөн тестжүүлэх биш, өрсөлдөх чадварын орчноо амжилттай бүрдүүлэхгүйгээр урагш шалгах боломжгүй гэдгийг бид харсан. Нэг орноос хамаарч төсвийн орлогод жин дардаг түүхийдээ гаргаж чадахгүй хүнд байдалд улсаараа орсон. Импортоос хамааралтай эмзэг эдийн засагтай бидний хувьд аймаг орон нутгаа хөгжүүлэхийн тулд аль болох үндэсний үйлдвэрлэлийн хөгжүүлэх, жижиг бизнесээ дэмжих нэн шаардлагатай байгааг судалгааны дүгнэлтээс харж болно. Хамгийн гол нь зөв удирдлага зохион байгуулалт ямар чухал болохыг энэ удаагийн цар тахлын нөхцөл байдал харууллаа. Иймээс өрсөлдөх чадвараа дээшлүүлж, засаглал, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх боломж, дэд бүтцийн асуудалд хаана онцгой анхаарч ажиллахыг судлаачид сануулсан юм. 8.1 томчин хөтөлбөрөөр аймагуудын өрсөлдөх чадвар сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн зол заяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Амар Жаргалан, анх болд.